Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсгийн бүгд найрамдагтай улсууд хийж байгаа төрийн ажлын хүрээнд Чингис хаан тэргүүн зэргийн одонд Монгол Улсын соёлын элч Морин хуурын найрал хөгжим Ром хотманхуудаа Монголын сайхан орон тоглолтоо толилуулсан. Тоглолтыг хоёр улсын төр засгийн төлөөлөл, нийгэм соёлын зүтгэлтнүүд болон тус улсын иргэд, Итали, Европын холбооны улсуудад амьдран суугаа монголчууд үзэж сонирхлоо. Морин хуурын найрал хөгжмийн уран бүтээлчид үндэсний соёл урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулсан юм. Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан цагаас хойш эх орондоо 3000 гаруй, дэлхийн 20 гаруй улсад 600 гаруй удаа тоглосон. Үндэснийхээ урлагийг сурчлан тариулахад оруулсан хувь нэмэр гавьяагийн төр үнэлж Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээн бүрэлдэхүүнийг нь өргөтгөж Морин хуур найрал хөгжим болгосон юм а. Найрал хөгжмийн хамт олон Японы NHK телевизийн концерт их танхим, нэгдсэн үндэсний байгууллагын төв байр, Сиднейн Дөрийн театр, Парис хотын Версалийн ордны хааны Дөрийн театр, Нанд хотын консерваторийн Дебюсси танхим, Шанхай хотын Ягуар симфони оркестрийн их танхим зэрэгт Монголын сайхан орон уран бүтээлэн толилуулж байсан төвхтэй юм а.